Хизээ хүнтэй үерх юм бэ? Мэдгүй яах. Би нэг хаягдчихсан. Аа за. 10 жилдээ. 10 жилдээ юу? Тэрийг бол үерхэл гэж би бол тооцдгүй яа тэгэхээр надаас ингэж хаягдсан гэж яриад байг бодвол чиний үед үерхлээс юм шүү. Шинэхэн бичлэгээр тавтай морил намайг Зинон гэдэг би YouTube дээр янз бүрийн бичлэг хийх туртай жирийн нэгэн залуу байна. Өчигдөр би Mesmerism болон Чаймигийн шинэхэн гаргасан бичлэгийг үзэж байгаа Чаймигийн гонигт хайрын түүхийг олж мэдлээ. За тэгэхээр Чаймиг анх бол нэг залуу үерхэж болох уу гэж асууж гинэ. Манай Чайми жирхэмсэх хатагтай юм болохоор 2-3 хоног бодоод үерхэх хүсэлтийг нь зөвшөөрсөн юм байна. Асуусан байхгүй надаас ингэж чамтай үерхэж байгаа. Нөгөөд ч бас 3 хоног манаг бодоод надаас асуунгуутал нь би нэг 2-3 хоног нэг эмхтэн юм байна да бодож модоод тэгээд би тэсгүүгээс за тэгээ ингээ үерхээд зөвшөөрсний үр дүнд ариун цагаан 10 жилийн нандин үерхэл нь эхэлж гэр мөртөө хөргүүлээ жижиг сэтгэл төрсэн яриаг өрнүүлээд их дурсамжтай 7 хоног өнгөрүүлсэн ч манай хоёр хост нэгэн том асуудал байжээ. Тэгэл над руу ингээ чат бичихгүй тэр юу ч бичихгүй ер нь юу ч бичдэг вэ заяа. Нэг сургуулийн болохоор л уулзж байгаа. Нэг 7 хоног л гоё найзлсан юм байт юм да. Нэг 7 хоног л гоё найз. Тэр асуудал нь ерөөсөө чаддаггүй, холбоо ярилцаа аятайхан тогтоож чаддаггүй. Нэг сургууль байсан. Тэгээ тэр нь болохоор уулзах шалтгаан болдог байсан болохоос биш өөр ямар нэгэн тохиолдолд ерөөсөө уулздаг байжээ. Уулзахгүй байсан ч яад юм бэ? Хайр яалан гэж бодсон чинь. За би ер нь ингээд үерхэд жоохон бэлэн биш байна. Тэгэл за би ерөөс ингээд үерхэд амар бэлэн биш байна гэд. Залуу нөө. Хаягдсан байх. Энэ юу муухай түүхэд унтраа. Химээ хөөхий Чайми маань энэ учир битүүлэх хөөгөнд хаягдсан юм ажээ. Хөхтэй мөртлөө үнэхээр гонигтай хайрын түүх байна. Та бүхэн маань надтай санал нийлэх байх. Энэ үерхсэн залуу гэхдээ би гайхаад л байна л та. Одоо Чаймиг ийм амжилттай явааг нь хараад сайнаар хардаг болов уу эсвэл муугаар хардаг болов уу? Ашгүй дээ үерхжсэн охин маань сайн ингээд амжилттай явж ин да. Эсвэл энэ муу ийм амжилттай явж байгаа юм болов уу? За сайнаар л бодож байгаа л үү те. Хэрвээ энэ бичлэгийг үзэж ивэл юу болсныг бид бүхэн тайлбарлаад комент бичээрэй залуу. Хаягдсан ч болж. Ханч. Одоо үзэж байгаа хта. Хөрхи амт. Хөрхи амт намайг хайдаг өстө хогч нь. Чами яг үерхлийг их сайхан төсөөлж байсан ч харамсалтай төсөөллөөс нь шал өөрөөсөн байгаа. Үерхэх чинь би амар гоё яхаж утсан байхгүй нөө ингэж гоё хөдөлцөж мөтөл. Миний үржирс тийм байдаг наац. Тэр ямар сонин хүүвэ те. Хөдөлж мөтлөөд гоё яах юм болов гэсэн чинь мен хоёрт ерөөсөө тийм юм байдгүй наац. Жоохон буруу залууг сонгоч. Гэтэ яг одоо дахиад үерхэж үзгэл байлгүй те. Ямар нэгэн байдлаар тэр үед нь өрхтөж авсан залуу айтайхан юм хүм мэдрүүлэх хэрэгтэй байх юм шүү. Хүн болж төрсний хайр инрэлт байхыг бол хүснэ. Тэгээ хайр инрэлт байхыг хүсээ шинэ залуу олж авах лээрээ тэр залуу нь жинхнээсээ хайр хөдөлж мөтлөөд мэдрүүлэх байлгүй дээ. Тэ. Гэтэ хэдүүлээ бас энэ залууг муулж ерөөсө болохгүй. Чами маань өөрөө дүрслэхтэй болохоор хүмүүжлтэй дотгошоо. Хүмүүжлтэй юм дотгошоо хөөхтэй байсан юм аа. Аим хүмүүж. Facebook юм Instagram-аар олчдөг шүү дээ. Чи тийж олсон уу? Үгүй би олохгүй. Чи бодлоо яриад бай. Үгүй олохгүй. Олсон уу гэж ах чаа. Би олохгүй. Чи олсон юм шүү. Дотгошоо чиглэсэн хүн байсан болохоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх бас ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн мэдэхгүйгээсээ болоод иймэрхүү байдал төрсэн байж магадгүй. Зас та нар яг анхны үерхэл анхны залуу эсвэл эмэгтэйгээ хөдлөхөс сандарч мандраа санаа зовоод ичжилээ хийсэн байлгүй дээ. Бараг тэрнтэй ч төстэй. Жохон сайдл юм болж. Гэтэ яг уу байдаг л зүйл, байх л зүйл. Ямар ч сан одоо бол Чами маань шин краштай гэсэн. Энэ нөгөө Mongolia Mike чи миний краш дээ. Данж инхи од найз өхөнтэй. 5 жил крашлж. Найз хүнтэй шүү дээ. Найз хүнтэй. Одоо барыг сууж байгаа бохоо минь. Гэтэ би крашлнаа. Чами үндэ хайр дурлалын салбарт нэлээд асуудалтай бололтой. За тэгээ залуустай хандаж хэлэхэд эмэгтэй хүүхдийн сэтгэлийг ингэж битгий зовоогоорой. Яг уу би заяа энэ залууг ер нь бас ойлгож байна. Яагаад гэвэл үннийг хэлэхэд угаасаа хаяа бүр зүрх сэтгэл яах гэдэг байгаа үнэхээр ойлгохгүй юу байд юм аа. Би бол аятайхан яах гэдэг байгаа илэрхийлдэг хүн бол байгаагүй. Тэгээд 10 жилийн амжилттай төгсөөд санаа ухаан сууж жинхэнэ хайраа олсон хүний хувьд хэлэхэд алдаж онж тэрнээсээ суралцж байгаа л амжилтыг олд юм да. Гэхгүй юу. Сүүлдээ ютубер биш бүр сургууль хүмүүжлэгч болох юм байна л да.
10 жил дугаасаа хүн туршлага суугаад амьдрал дээр гарах бэлтгэл ажлаа хангадсан юм шиг байгаа заяа миний бодлоор. За ямар ч хэлсэн хөвгчлөлтэй л түүх байна. Тэгээд та нарт сайхан хуваалцлаа. Өөрийнхөө санаа сэтгэлээ үлдээлээ. Та нарт маань бас сонирхолтой бүтлэхүү хайрын түүх байвал доор комент хэсэгт дэлгэрэнгүй сайхан бичиж үлдээгээрэй. Би уншиж байгаад таалагдсан түүхэн дээрээ бүр бүхэл бүтэн бичлэг зөрүүлж хийгээд уншия. Лайк болон subscribe дараарай. Чамигийн хайрын амьдралд томоос том амжилт хүсье. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай. Subscribe-д орохоо мартуу 100k хүрэхийг үнэхээр хүсэж байгаа шүү би.